За хүний эрхийн үндэсний комиссийн бас тэргүүлэх чиглэлүүдийн нэг онцгой анхаарч ажилладаг чиглэлийн нэг нь хүүхдийн эрхийн асуудал байдаг. За энэ хүрээндээ бид хүн яг одоо энэ цаг хугацаанд буюу өвөл хаврын хурдан мөрний уралдаан зохион байгуулагдах боломжтой уралдаан одоо болж эхэлсэн энэ цаг хугацаанд бас энэ асуудлаар ярилцах нь зүйтэй гэж бодсон. За сар шинийн баярын өмнөхөн буюу одоо 2 дугаар сар гараад одоо хөдөө орон нутгуудад одоо хурдан мөрний өсвөргээ сунгааны шинжтэй үйл ажиллагаанууд болж эхэлсэн. За энэ үеэс эхлээд хүний эрхийн үндэсний комисс одоо тогтмол хяналтаа тавиад холбогдох баримт тайлбаруудыг гаргуулж аваад ажиллагаанууд бол хийгдээд явж байгаа. За Монгол Улсын засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоодоор бол жил үрийн 11 дугаар сарын 1-ээс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд бол хурдан морины уралдаан өсвөргээ сунгаад бол зохион байгуулахыг хориглосон энэ тогтоод бол 2019 он Монгол Улсын засгийн газраас баталсан байдаг. За энэхүү тогтоолд 2025 оны 1-р сарын 29-ний өдөр бол өөрчлөлт оруулсан. Ямар өөрчлөлт оруулсан бэ гэхээр өвөл хаврын хурдан морины уралдаанд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морнуудыг хориглоно гэсэн ийм өөрчлөлтийг оруулсан байдаг. За өөрөөр хэлбэл өвөл хаврын буюу 11-р сарын 1-ээс 5-р сарын 1-ний хүртэлх хугацаанд хурдан морны уралдаан өсвөргээ сунгаа хийж болох боловч энэ үнд 18 наснд хүрсэн хүүхэд оролцох боломжгүй гэсэн энэ эрх зүйн одоо хэм хэмжээг тогтоосон байдаг. За яг өнөөдөр Монгол улсад үйлчилж байгаа одоо засгийн газрын тогтоолоор бол өвөл хаврын хурдан морны уралдаан зохион байгуулах болно. Гэхдээ 18 наснд хүрсэн хүнээр одоо энэ хурдан морны үйл ажиллагаанд оролцуулна гэсэн энэ эрх зүйн зохицуулт үйлчилж байгаа. За гэвч одоо энэхүү цаг хугацаанд буюу одоо энэ саяын миний хэлсэн хугацаанд бол хурдан морны өсвөргээ сунгаанд хүүхэд оролцож байгаа ийм явдал бол тасралтгүй гарч байгаа. За үүнээс үүдэлтэй одоо хүүхэд битэж гэмтэх, за хөгжлийн бэрхшээлтэй болох, цаашлаад амь насаа алдах ийм харамсалтай тохиолдлууд бол гарсаар байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд одоо сар шинийн баярын өмнөхөн Хөвсгөд аймгийн Галцсумд хурдан морны ажил хийж байсан одоо унаач хүүхэд амь насаа алдсан энэ харамсалтай хэрэг гарсан. За энд бол Хөвсгөд аймгийн хүүхд гэр бүл хөгжил хамгааллын газраас бол холбогдох одоо шалгах ажиллагаанууд явагдаж байгаа. За хүний эрхийн үндэсний комисс ч мөн үүн дээр одоо давхар хяналтаа тавиад явж байгаа. За мөн одоо цагаан сарын баярын өмнө одоо Төв аймгийн Сэргэлэн суманд буюу бид хүн бүгдээрээ мэдж байгаа олон тооны уяачдын одоо морины зүчээ байдаг энэ суманд бол хурдан морны өсвөргээний шинжтэй одоо тэр үйл ажиллагаа бол явагдсан. За энэтэй холбоотой бас Төв аймгийн хүүхд гэр бүл хөгжил хамгааллын газрын зүгээс бас хэн шалгалтын ажлуудыг зохион байгуулж байгаа. За комисс хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг хүлээсэн бүх шатны засаг дарга холбоодох төрийн байгууллагын үйл ажиллагаанд бол хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй манай байгууллага. За энэ чиг үүргийн хүрээнд одоо дээрх хориглосон цаг хугацаанд хурдан морины уралдаан өсвөргээ сунгаа зохион байгуулахгүй байх, үүнээс үүдэн гарчгүй хүүхдийн эрхийн эрсдлээс урсан сэргийлэх асуудлаар бүх шатны засаг дарга нар за дээр нь засгийн газрын одоо харьяа байгууллага хүүхд гэр бүл хөгжил хамгааллын газарт бол тогтмол зөвлөмжөө бол хургуулж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл хориглосон хугацаанд хурдан морины уралдаан өсвөргээ сунгаа зохион байгуулахгүй байх, үүнээс үүдэлтэй одоо хүүхдийн эрхийн зөрчил гарахаас урдсан сэргийлье гэж. За мөн одоо энэ дээр хориглосон хугацаанд харьяалах нутаг дэвсгэрт нь хурдан морины одоо өсвөргээ сунгааны шинжтэй үйл явдал болсон одоо засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг бол орон нутагт хангаж ажиллаагүй. Үндслээр нэр бүхий 6 аймгийн 11 сумын засаг даргад хариуцлага тооцох комиссийн гишүүний шаардлагыг хургуулээд хэрэгжилтийг хангуулсан. Өөрөөр хэлбэл өнөөдөр Монгол улсад засгийн газрын тогтоолыг орон нутагт хэрэгжилтийг нь хангах үндсэн чиг үүрэгтэй субъект бол аймгийн хувьд аймгийн засаг дарга байдаг, сумдын хувьд сумдын засаг дарга байдаг. За энэ хүрээндээ бол засгийн газрын тогтоолыг хэрэгжилтийг хангуулах энэ үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа. За ингээд шаардлага зөвлөмжийг хургуулээд холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож байгаа боловч асуудал одоо үргэлжилж байгаа. Хүүхд амь насаа алдах тохиолдол гарч байгаа. Эрүүл мэндээр хохирох тохиолдол мөн гарсаар байна. За сүүлийн 10 жилийн хугацаанд буюу 2014-өөс 24 оны хугацаанд шүүх шинжилгээний ерөнхий газрын мэдээлэлээр нийтдээ 46 хүүхэд хурдан морноос унаж нас болсон гэсэн мэдээлэл байна. Жил бүр доройж нэг хүүхэд хурдан морноос унаж нас орж байгаа харамсалтай хэрэг тоо мэдээлэл байна. За үүнээс хориглосон хугацаанд буюу одоо нөгөө 11-р сарын 1-ээс 5-р сарын 1-ний хугацаанд хүртэл 22 хүүхэд морноос унаж хурдан морноос унаж нас орсон. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд бол хүүхэд хуулиар хориглосон учраас засгийн газрын тогтоолоор хориглочихсон учраас энэ хугацаанд ямар нэгэн морины ажилд өсвөргээ сунгаа зохион байгуулагддаг бол эдгээр 22 хүүхдийн амь нас эрсдэхгүй байх нөхцөл байдал бол байсан.
Ингээд харамсалтай нь 22 хүүхэд нийтдээ 46 хүүхэд энэ 10 жилийн хугацаанд хурдан морноос унаж нас барсан байна. За мөн дээрх хугацаанд 52 хүүхэд бол морноос унаж гэмтлийн зэрэгээ тогтоолгосон. Хүнд, хөнгөн, хүндэвтэр гэдэг. Үүнээс гадна гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч одоо наад зах нь гар хөлөө хайруулах, хөлдөөх. За баг зэргийн зулгаралт авахч гэдэг юм уу, толгой тархи зоригн тархи толгоонд оргич гэдэг юм уу. Энэ зэргийн гэмтэл авч байгаа маш олон тооны тохиолдлууд бий. Мөн шүүгчийн хэлгээний байгууллагад одоо үйлчлүүлээгүй ийм ч онооч хүүхдүүдийн тоо бас байгаа. За тэгэхээр Монгол орны эдийн засгийн нөхцөл байдал, дэд үтсийн хүртээмж, амьдралын чанар бусад хүчин зүйлээр шалтгаалаад одоо хүүхэд амнасаа эрсдэх тохиолдол аль салбар дээр гарч байна л. Одоо зам тээврийн ослоос үүдэлтэйгээр маш олон хүүхэд амнасаа алдаж байна. Ахуй ослоос үүдэлтэйгээр хүүхэд амнасаа алдах тохиолдол гарч байна. За гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргийн улмаас хүүхэд амнасаа одоо алдах тохиолдлууд гарч байгаа. Тэгэхээр энэ олон тохиолдлуудын зэрэгцээгээр бид бүхэн насанд хүрсэн эрх зүйн хувьд бүрэн чадвартай, ухамсартай иргэн бид бүхэн хүүхдийг альва эрсдэлд оруулах хүчин зүйл рүү битгий түлхээчээд гэж хүсэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хоригдсон хугацаа гэдэг маань цаг агарын хувьд бол нөхцөл байдал нь нэлээд хүнд. Монгол улс одоо эрсдэл суур амьсгалдаа даах хүн бүгдээрээ мэдж байгаа. Өвдөгийн ударал, хаврын ударал гэдэг бол хүүхэд хурдан морны нуруунд дээр суугаад одоо үсрэгээ сунгаанд оролцох байтугай зөвхөн энгийн өдөр тутмын үйл ажиллагаанд хөдөө орон нутагт хүүхэд одоо хөдөлгөөнд оролцоход хүртэл асар одоо хүнд нөхцөл байдал, цаг агарын нөхцөл байдалтай байдаг. Ийм нөхцөл байдал донд одоо хүүхдийг ингэж зориудаар гэх юм уу энэ одоо ухамсарт бие хүний хувьд бол энэ хүүхдийг эрсдэлд оруулах хүчин зүйл рүү тэлүүлгээч гэдгийг бол хүсэж байгаамаа. Хурдан морны уралдаан зохион байгуулалт хүүхдээр одоо хурдан морыг унуулах нь бол үндэсний ондоошлол мөө. Одоо дэлхийн аль ч улс оронд одоо хурдан морийг одоо энэ холын зайд уралдуулдаг. Дээр нь үүнийг нь хүүхд тунж уралдуулдаг энэ ондоошлол бол байхгүй. Гэвч одоо бид энэ ондоошлыг хадгалахын тулд хүүхдийн эрүүл мэнд, амнасыг золиослох, амьдралын чанарыг нь бууруулах ийм нөхцөл байдлыг бий болгож болохгүй гэж үзэж байгаа. Бид үндэсний ондоошлыг өөр олон аргаар хадгалах, хамгаалах ийм боломжтой. Энэ одоо бусад одоо олон аргыг хэрэглээч гэдгийг бас хэлмээр байгаамаа. Тэгэхээр нийт уяачид ард иргэдтэй хэлэхэд олон улсын гэрээ, үндсэн хууль, нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон эрх зүйн хэм хэмжээг дагаж энэ хоригдсон хугацаанд хүүхдээр хурдан морны ажил хийхгүй байх, уралдаа үсрэгээ сунганд оролцуулахгүй байхыг бол уриалж байна, зөвлөж байна. За мөн шаардж байна. За мөн одоо засгийн газрын байгууллагын зүгээс бас энэ хурдан морны уралдаантай холбоотой бас энэ хууль гэдэг юм уу эрх зүйн хэм хэмжээний акт бас гаргаж зарим зүйлийг зохицуулах шаардлага байна гэж харж байгаа юм. Өнөөдөр ер нь бол уралдаан гэж юу юм, үсэргээн гэдэг нь юу юм, сунгаа гэдэг нь юу юм, за морны ажил гэдэг нь өөрөө юу юм бэ гэдэг тодорхойлт ер нь бол яг тогтоосон тодорхойлт өнөөдөр алга. Энэ морьтой холбоотой хурдан морны уралдаантай холбоотой энэ одоо ажилд аль цаг хугацаанд ямар насны хүмүүс оролцох юм, оролцохдоо одоо ямар дүрм журм аюулгүй ажиллагааны зааварчилгаа баримталж ажиллахыг гэдэг юм уу. Энэ бүх зүйлийг одоо нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон энэ хэм хэмжээний актаар, хуулиар ингээд зохицуулах шаардлага байна. Тэгэхгүй бол нэг талаас уяачд маань бид нар үндэсний өв соёл ондоошлоо хамгаалах гэж байна гэдэг нэг юм ойлголттой. Нөгөө талаас хэдэн төрлийн албаа агчид засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх гэж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах гэж ингээд хоёр зөрүүтэй байр суурьнаас үүдэлтэйгээр үл ойлголцод гараад байгаамаа. Бид хүн бүгдээрээ л одоо монголчууд бид бүхний бол үндэсний ондоошлол нь хурдан морны уралдаан. За түүнийг хүүхдээр унуулах нь мөн гэж ойлгож байгаа. Гэхдээ өнөөдөр бид хүн эрх зүй төрийн дор одоо амьдарч байгаа, ажиллаж байгаагийн хувьд бол яг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчж байгаа. За Монгол улсын дээд шүүхээс тогтоосон хүүхдээр өвлийн хаврын уралдаанд одоо хүүхдийг хурдан мороор унуулахыг хоригдсон энэ одоо засгийн газрын тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай гэж одоо хүний эрхийн үндэсний комиссаас үзэж байгаа. Тэгээд яг энэ цаг хугацаанд буюу одоо 2 дугаар сар гараад 5 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд одоо Монголын энэ уудам өргөн орон зайд бол хаанч одоо хурдан морны үсэргээ уралдаан сунгааны шинжтэй за морны ажил хөлс авах гэдэг юм уу энэ шинжтэй үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байдаг. Энэ бүхэн дээр хүний эрхийн үндэсний комисс хүрч ажиллахыг хичээж байгаа. Төрийн албаа агчид бүгдээрэн дээр нь хүрч ажиллахыг хичээж байгаа. Очоод барим тохиолдолд тасан зогсоож байгаа. За захиргааны арга хэмжээ авагдж байгаа. Гэвч одоо энэ үйлдэлгээ бүрэн таслан зогсоогдохгүй байгаа учраас одоо
нийт уяачтай ард иргэдтэй бас энэ хүүхдийн эрхийг нэн тэргуунд бид нэг хүн бас хангаж хамгаалах ёстой шүү гэдгийг уриалж байгаамаа. За хүнийхээ үндэсний комисс мөн энэ үйл ажиллагаанд бол тасралтгүй хяналтаа тавиад холбогдох буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлыг бол яриад явна гэж та бүхэндээ хэлье. Ингээд асуултаа байвал би та бүхэнд бол хариулах юм байна. Аймаг сумдын засаг дарга нарт одоо ямар шаардлага үүснэ? Өмнөх жилүүдэд ирэн аймаг сумдын засаг дарганы огцруулах хүртэл аль хэмжээ авч ирсэн удаа байгаа юу? За би түрүүн хэлсэн 6 аймгийн нэр бүхийн нэг 9 сумдын засаг даргад харьяалах нутаг дэвсгэртэй засгийн газрын тогтоол маань өөрөө засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангахыг бүх шатны засаг дарга нарт даатгах сугаа гэдээ гарцсан байна. Өөрөөр хэлбэл тэр хоригдсон засгийн газрын тогтоол дээр энэ засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй учраас энэ засгийн газрын тогтоолын дагуу одоо өөрийнх нь харьяалж байгаа сумдын нутаг дэвсгэртээр хоригдсон хугацаанд хурдан морины уралдаан үсгээ сунгааны шинжтэй үйл ажиллагаа зохион байгуулагдсан учраас тэр сумдын засаг дарга нарт хариуцлага тооцоо гэдэг комиссийн гишүүний шаардлагыг аймгийн засаг дарга нарт нь хөргүүлсэн байдаг. За энэ дээр бол цалингийн арга хэмжээ, сануулгах арга хэмжээ гэдэг хөдөлмөрийн тухай хууль, төрийн албан тухай хуулийн дээр заасан арга хэмжээнүүдийг авагдсан гэдэг хариу нотлох баримтын амт бол манай дээр ирүүлдэг. Яг өнөөдөр бол яг энэ хурдан морины уралдаан үсгээ сунгаа зохион байгуулагдсан гэх үндсээр огцруулсан сумын болон аймгийн засаг дарга нар бол байхгүй. Аль хэдийн сумын бол энэ 9 сум 25 оны юм уу? 24-25 оны хооронд бид өнгөрсөн 2 жилийн хугацаанд явуулсан юм байна. За тэгэхээр ийм байгаа. Одоо энэ хурдан морины унаач, уралдаанч хүүхдүүдийн уралдаанч уяач нар олноор сууршдаг бас энэ сум суурин газрууд байна те. Өлзий тороод бол Төв аймгийн Сэргэлэн сум, Дорнод аймгийн Баян Түмэн сум ч гэдэг юм уу. Одоо Төв аймгийн Баян сум гэдэг одоо миний одоо ойлголтоор бол хурдан морины ажил хийх, хурдан морины үсрэгээ сунгаа хийхэд цаг уурын хувьд юм уу эсвэл газар нутгийн хувьд бол ийм тохиромжтой ийм сумдууд байгаа. Энд бол уяачд олноороо ингэж бөөгнөрж одоо амьдардаг, энд одоо морныхаа ажлыг хийдэг. Энэ онцлогоо шалтгаалаад тухайн суманд бол энэ хурдан морины уралдааны шинжтэй, үсрэгээний шинжтэй үйл явдлууд бол энэ цаг хугацаанд тасралтгүй явагдаж байгаа. За тэгээд түрүүнээс асуусан ял сум бэ гэхээр бидний шаардлага явуулсан сумд бол Төв аймгийн Сэргэлэн сум, Овс аймгийн Наранбулаг, Тариалан, Улаангам, Үлгий, Өндөр хангаа сум, Ховд аймгийн Эрдэнэрэн сум, Сүхбаатарын Онгон сум, Төв аймгийн Баян сум, Дорногов аймгийн Хатанбулаг сум, Дорнод аймгийн Баян Түмэн сум гэдэг энэ сумдын засаг дарга нарт бол хариуцлага тооцох одоо шаардлага өргөгдсөн. Эдгээр сумдад бол одоо бидний олж мэдснээр хоригдсон хугацаанд хурдан морины уралдаан үсрэгээний шинжтэй үйл явдал болсон гэсэн. Үүнээс бид нар олж мэдээгүй ийм явдал болсон байхыг бол үгүйсэхгүй. Одоо хаа байсан Боёо Үлгэн аймгийн Захын суманд хурдан морины үсрэгээ сунгааны шинжтэй үйл явдал болж байгааг бид хүн одоо олж мэдэхгүй өнгөрсөн байх тохиолдол байхыг бол үгүйсэхгүй л гэж хэлж байгаа. Түүнээс биш энэ одоо нэр бүхий сумдад л хоригдсон хугацаанд уралдаан үсрэгээний шинжтэй үйл явдал болоод бусад сумд бол болоогүй гэсэн үг бол шүү л гэж хэлж байна. Яг эдгээр сум дээр одоо яг хэдэн удаа зохион байгуулсан гэсэн тэгээд хэдэн хүүхэд гэмтэлсэн төлөв яг сар шинийн баярын тоо. Бид нар бол нэг удаагийн тохиолдол гарангуут л шаардлага өргүүлж байгаа. Өөрөөр хэлбэл давтамжтай гараад байгаад нь биш. Энэ өөрөөр хэлбэл засгийн газрын тогтоол зөрчигдөж байгаа нэг л тохиолдол гарч байгаа тохиолдолд дээр нь энэ дээр хүүхдийн одоо аймнаас эрүүл мэнд эргэсдэх нөхцөл боломж үүсэж байгаа тохиолдол болгон дээр шаардлага өргүүлж байгаа. Өнгөрсөн жилийн хугацаанд хурдан морины уралдаанд оролцож байгаад одоо уралдаан үсрэгээ сунгаанд оролцож байгаад нэг хүүхд аймнаас алдсан тохиолдол гарсан. Аймнаасаа алдсан тохиолдол эсвэл эрүүл мэндээр хохирсон тохиолдол гэхгүйгээр ерөөсөө нь уралдаан өөрөө зохион байгуулалт уралдааны шинжтэй үсгээ сунгааны шинжтэй үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа нь өөрөө хүүхдийн эрхийн зөрчилийг бий болгоод байгаа учраас энд уралдааны шинжтэй ийм үйл явдал болонгууд л бид бүхэн шаардлага өргүүлж байгаа. Түүнээс энд заавал хүүхдийн аймнаас хохирсон байх эсвэл заавал одоо эрүүл мэндээр хохирсон байх гэдэг ийм нөхцөл бол байхгүй. Өөрөөр хэлбэл энэ хурдан морины нуруун дээр өвлийн өдрөлд хүүхэд гаргаж байгаа гэдэг нь өөрөө эрсдлийг бий болгож байгаа л гэж үзэж байгаа. Өсөл аймагтгаа цагаан сарын өмнө нэг уралдаан болоод хүүхд юмсан. Тэрний эргэж одоо албан ёсны уралдаан бол биш. Урдан морины ажил гэж хэлээд байгаа. Урдан морныг одоо уралдаанд бэлтгэх эсвэл одоо тэр өвс тэжээлийг нь шингээх гэдэг юм уу те. Одоо би яг мэрэгжлийн малзуучийн биш учраас мэдэхгүй зөв. Хурдан морины ажил гэж бид хүн одоо уяач нар хэлдэг юм байлээ. Урдан морныхоо бэлтгэл ажлыг хангах энэ ажлын хүрээнд
орцож явж байгаад нэг хүүхд амнасаа алдсан тохиолдол гарсан. Энэ дээр хүүхд гэр бүл хүчлэн хамгаалалтын газар хүүхд эрхийн улсын байцаагч ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа. Мэдээж үний амнаас хохирсон учраас энэ дээр цагдаагийн байгууллага ажиллана. За ингээд энэний дагуу хариуцлага бол тооцогдоод явна. Хүний эрхийн үндэсний комисс энэ засгийн газрын байгууллагууд буюу цагдаагийн байгууллага хүүхдийн эрхийн улсын байцаагч зохих ёсоор ажиллаж ийн үгүй юу гэдэг дээр л хяналтаа тавьж байгаа. Эдгээр энэ систем өөрөө ажиллаж байгаа үгүүдээр хөндлөнгийн хяналт тавьдаг байгууллага нь манайх учраас одоогоор бол бид нэр хяналтаа тавиа явж байгаа мэдээллийг шуурхаас олцоод явж байгаа гэсэн. За өөр нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд 46 хүүхэд жилд нэг хүүхэд өссөн гэж байна. Тэгэхээр ерөнхийдөө яг нөгөө ачаа арга хэмжээний хангалттай би санаалал цалингийн арга хэмжээ авах гэж байна. Тэгэхээр үүнээс өөрөө яг яаж удаа хэрэгсэх юм бэ гэж өөр асуудал нэгэн хэвгүй болоод асуудал огсон хүүхэд яг ингээд амнасаа автаад тэгээд энэ хүүхэд амнасаа алдж байгаа тохиолдол болгон дээр эрүүгэн хэрэг нэгдэж байгаа. Шалгагдж байгаа. Гин буруутай итгээд байх юм бол эрүүгүй хариуцлага хүлээгээд явна. А манай тэр шаардлага зөвлөмж бол тустай ойлголт шүү. Энэ амнасаа алдсантай холбоотойгоор явуулдаг байгаа шаардлага зөвлөмж биш. Энэ засгийн газрын тогтоолыг хэрэгжил хангахгүй байна. Хүүхдийн эрх зөрчигдөх эрсдлийг бий болгож яах гэдэг дээрээ явагдаж байгаа. А түүнээс шиг амнасаа алдаад өнгөрсөн хугацаанд амнасаа алдсан 46 хүүхдийн асуудал бол бүгдээрээ эрүүгийн журмаараа шийдэгдээд хариуцлага хүлээгээд буруутай итгэхэд нь хариуцлага хүлээгээд явж байгаа. Шүүхийнхаа журмаар, иргэний журмаар хохирлоо нөхөн төлөвлөх процесс бол энэ шүүхийн одоо хариалын шийдвэрлэлд хохирол тогтооход явдаг ийм эрх зүйн зохицуулттай. А түүнээс хүний эрхийн үндэсний комисс энэ дээр ороод гэдэг юм уу тэр хүн заавал ийм эрүүгүй хариуцлага хүлээх ёстой, ийм хохирол барагдуулах ёстой гэдэг дээр шүүхийн хараадас байдал хөндлөнгөөс оролцох боломж нь өөрөө хязгаарлагдмал байдаг. Тийм учраас бид хүн өөрсдийнхөө хууль зас эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн одоо уралдаан зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн тэр сумдын засагт орнорт хариуцлага тооцох асуудлыг ярьж байгаа. жил болгоо ингээд буурахгүй байгаа байл гэж л даа. Шаардлага тавьж байгаа хэрэг хэрэгжүүлэхгүй юм байна. Тэгээд таасаа ярианаас бодлоо нөгөө өсрөгээ гэж яг юу сумгаа гэж юу өрнө ажил гэж яг юу юм бүгдийг тодорхойлж өгөх хэрэгтэй гэж байна. Ингэж тодорхойлж өгснөөрөө яг юу одоо нөгөө зөрчил маань өөрөө бас гомжтой гэж байна. Өсрөгээ сунгаа уралдаан морины ажлуудыг тодорхойлоод тухайн одоо тодорхойлсон ажилд ямар насны хүмүүс ямар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны дор ямар одоо юу гэдэг хамгаалтын хувьц хэрэгэлтэд оролцох ёстой гэдгийг тогтоож өгөх нь бас энэ эрсдлийг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Өнөөдөр яг өнөөдрийн одоо эрх зүйн хэмжээний актаар уралдаан гэдгийг тогтоосон. Одоо үсэргээ гэдгийг тогтоосон. За сунгаа гэдэг нь юу юм? Морины ажил гэж яд юу хэлээд байгаа. Энийг яг аль хугацаанд зохион байгуулах юм? Хэдэн настай хүн энд оролцохыг гэдэг нь бүгдээрээ яг наривчлан тогтоосон зүйл байхгүй байхгүй. Тэгэд засгийн газрын тогтоол маань уралдаан үсэргээ сунгаанд хүүхдийг оролцуулж болохгүй гэж заачихсан. Уяачд очиж шаардлага тавихаар энэ уралдаан үсэргээ сунгаа биш. Энэ бол морины ажил юм аа. Мориндоо одоо ингээд хоол тэжээлийг тааруулах гэж ингэж ажил хийж байгаа маа гэдэг асуудал ярьдаг. Тэгэхээр энийг тодорхойлоод өгчүүл өөрөөр хэлбэл өвлийн цагт моринтой холбоотой ямар ч ажилд хүүхдийг оролцуулахыг хориглоно гэдэг ингээд заагаад тогтоогод өгчих юм бол энэ эрсдэл бол тодорхой хэмжээнд бас буурах боломжтой. Эрх зүйн альва нөгөө асуудал ойлгомжгүй зохицуултгүй байгаагаас үүдэлтэйгээр энэ бас эрхийн зөрчлүүд гарчих нөхцөл байдал бас байж болно л гэж үзэж байгаа. Тийм учраас бүх одоо энэ харилцааг бол наривч зохицуулах ёстой. Энээс үүдэлтэйгээр одоо хүүхдийн эрхийн зөрчил бол тодорхой хэмжээнд багасах юм а гэж харж байгаа. За өөр байна. Байхгүй бол дуусах уу? За энэ бол чухал асуудал шүү. Яг өнөөдөр боловсролын тухай хуулиараа 9-р сарын 1-ээс дараа жилийн одоо 6-р сар хүртэл одоо боловсролын үйл ажиллагаа бол тасралтгүй үргэлжлэж явах ёстой. Дунд нь одоо удирдлын амралтууд явагдаад. За яг өнөөдрийн 2-р сарын 25-26-ны энэ өдрүүдэд бол яг хичээл сургалтын үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа цаг хугацаа шүү дээ. Гэхдээ одоо хурдан морины ажил хүүхд оролцож байна гэдэг чинь хүүхдийн сурч улсрах хөгжих хэрэг хязгаарлагдж байгаа. Цаашлаад энэ сурч улсрах хөгжих хэрэг хязгаарлагдсанаас үүдэлтэйгээр амьдралын одоо чанарт сөргөөр нөлөөлж гэдэг юм. Ийм одоо олон үр дагавартай хүчин зүйлүүд бол бий болцшгүй байгаамаа. Тийм ч учраас хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс энэ уяач унаач хүүхдүүдэд
хүүхдийн сурч боловсрох эрхийг тасалдуулахгүй байх нь бас чухал гэдгийг болоо хэлж байгаа. За сүүлд улсын хурлын гишүүн бас энэ боловсролын байгууллагаас авсан мэдээлэлээ тухайн одоо сэргэлэн суманд үйл ажиллагаа хурдан морины шинжтэй үйл ажиллагаа явуулсан өдөр 46 хүүхэд одоо сургуультай ирээгүй гэдэг нарийжлан тоо мэдээлэл авсан байна. Тэгэхээр энэ бол тухайн 46 хүүхэд за бүгдээрээ биш юм аа гэхэд тодорхой хувь нь хурдан морины энэ ажилд оролцоод хичээл сургалтынхаа үйл ажиллагаанд оролцоогүй байх. Ийм магадлал юм уу, ийм эрсдэл бол бас тодорхой хэмжээнд байгаа гэдгийг харуулж байна л гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ хурдан морины үсрэгээ уралдаан сунгаа морины ажилд хүүхэд оролцуулах нь зөвхөн амнаас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна бусад одоо эрхийн асуудлыг ч гэсэн хөндөгдөж байгаа маа гэдэг нь л одоо харагдаад байгаа юм л та. Сурч улсах эрхийг нь хөндөд байгаа. Тийм учраас бүхэлдээ одоо энэ цаг хугацаанд бол хурдан морины уралдаанд хүүхэд оролцуулахгүй байх нь тэдний эрх ашгийг хамгаалах, эрхийг хангах энэ чухал алхмаа л гэж үзэж байна. Бүгд цалин авах зарим цалингааг авч ийн үү те зарим зүгээр хоол хөдөлгөөр одоо мөрөн юм. Тий хүүхэд гэрүүл хөгжил хамгааллын газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч энэ дээр бол шууд хяналт тавих одоо үүрэгтэй субъект нь л те. Одоо өөрөөр хүүхэд хөдөлмөрийн мөншлөг төртөж гин үү? Зохих хэмжээний гэрээ контрактын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж гин үү? За тэр уяач одоо морины ажил хийхдээ байрлаж байгаа байр нь хүүхдийн эрхийн наазахын хэрэгцээ шаардлагыг хангаж гин үү? За бусад одоо тэр сурч улсрах эрхийг нь хязгаарлах нөхцөл байдлыг үүсгэж гин үү гэдэг энэ үхэн дээр одоо хүүхдийн эрхийн улсын байцаагч гэж албан тушаалтан бол хяналтаа тавих үндсэн чиг үүрэгтэй. Дээр нь өнгөрсөн жилээс сум болгонд одоо нийгмийн ажилтан хүүхдийн эрхийн ажилтан бий болсон. Энэ ажилтнууд бас ингээд хяналтаа тавих хэрэгтэй. Тэгэхээр би энэ дээр түрүүн бас хэлээд байгаа. Олон тооны уяач суурсан энэ сум суурин газарт ганц одоо төрийн албагүй байгаа тохиолдлууд байгаа юу гэвэл байгаа.